За манай Юбэн подкастын Острын эдийн засгийн өнөөдрийн дугаараар би Тайваны нисэх онгоцны буудлын сэдвийг сонгож авлаа. Тэгээд таны хувьд энэ номныхоо бүлгээс яг энэ нисэх онгоцны буудлын Острын эдийн засаг болон тухайн төсөл яаж хийсэн талаар хоёулаа өнөөдрийнхээ подкаст яриаг эхлэе. За тэгээ үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн сэдвэр бол бас маш сонирхолтой сэдв бас сонгож авсан байгаа. Taoyuan Aerotropolis Project буюу англиар товчхон TAP гээд Taoyuan нисэх буудал дагсан том төсөл гэсэн үг. Энэ өөрөө Тайваны одоо 80 одоо тэрбум долларын хөрөнгө оруулалттай хамгийн ийм түүхэнд том мега прожект болсон юм түүхтэй. Ийм бас сонирхолтой төслийг улс төр, эдийн засаг, бүсчлэл, Улаанбаатарлтайхан Хүннү хоттой холбоод бас яриа гэсэн төлөвлөгөөтэй ирлээ. Тэгээд яг ном дээрс ингээ хараад бид нар бас тэр Aerotropolis гэдэг нэг нэр томьёонд гарч ирж илээ. Тэ бид нар нөгөө нэг саяас дээш хүн амтай хотыг Metropolis City гэдгээр нь ерөөдөө мэддэг. Гэтэл яг нөө нисэх онгоцны буудал дагсан хотыг Aerotropolis гэж одоо орчин үед нэрлэдэг юм байна гэдгийг бас би номын тухайн бүлэгнээс хараад сонирхолтой санагдчихлаа. Энэ нэр томьёонуудаас хоёлаа өнөөдрийнхөө одоо тайлбаруудыг ингишүүлэх маягаар явбал яаж байна? Тэгээ Aerotropolis гэдэг яг нисэх буудал дагсан одоо хотуудыг бүсүүдийг л Aerotropolis гэд нэрлэж байгаа юм байлаа. Тэгээд сүүлд уншиж байгаа нөгөө ном маань өөрөө сүүлийн сурагч учраас сүүлийн яг нөгөө англи дээрх мэржлийн үг хэллгүүдийг яг заацсан. Тэгээд уншингаа бас сураал явж байна тийм. Тэгээ яг миний суулж мэдснээр бол Тайван хот бол ер нь өмнө нь бол яг Чанкайши нисэх онгоцны буудлын Тайпей хот дээр бол өөрөө байжгаад тэгээд ерөнхийдөө энэ одоо их газрын хятадаас улс төр болон эдийн засгийн бодлогыг дээрэс нь өөрсдийнхөө бие даасан энэ тусгаар улсын аюулгүй байдлыг хангах үүднээсээ яг энэ Тайван нисэх онгоцны буудлыг одоо барих тэр шийдвэр нь улс төрийн хүрээндээ эхэлж гараад дараа нь тэр батлан хамгаалах гэж байна уу те улс орны эдийн засгийн хөгжил төр экспортод суурилсан эдийн засгийг солонгоруулах бодлогын хүрээнд яг энэ Тайван нисэх онгоцны буудлыг өөрөө барьсан гэхээр манай доотлон орлогч цааш нь дэлгэрүүлээд яг энэ төсөл яаж эхэлсэн те улс төрийн гарц гаргалгаа нь юу байсан эдийн засаг нь яаж 4 дахин тэлсэн юм бэ гэдгийг та дэлгэрүүлээд гоё ярьж өгөөч. Тайван хэр хэдүүлээ нэг сонирхолтой юм байгаа те Тайван ч нэг ROC буюу Republic of China гэдэг одоо хятад чинь нэг хятад гэдэг бодлогонд ороод хятад бол Тайван бол манай одоо улсын нэг хэсэг юм а гэж олон улстай зарим улсуудад Тайваны хүлэмж өрдөө те Тайван маань өөрөө ингээд түүхэндээ авч үзэхээр хятадаас бас их газраас хүмүүс очиод ингээд амьдарч исэн хятадтай түүхийн хувьд бол сасшгүй холбоотой юм байдаг. Тэгэхээр энэ бол яг олон улсын геополитик улс төрчдийн асуудал зүгээр яг Тайваныг ингээд саяны энэ Taoyuan Aerotropolis project-ийн хувьд болохоор яг тэр улс төрийнх нь асуудлыг энэ бас онцлох хэрэгтэй юм байлээ. Улс төрийн намын хувьд Тайван чинь өөрөө ROC буюу Republic of China гэж явдаг. Аль биесээрээ хятадын бүгд найрамд хятад ард улс те хятадын бүгд найрамд хятад ард улс гэж явдаг. Аль биесээр ROC тэгээд ер нь бол түүхийн хувьд хятадтай маш их холбоотой. Тэгээд үндсэн хоёр том нам төр ярьдаг. Kuomintang буюу хятадын үндэсний нам гэдэг. Хятадууд их газрын бодлоготой илүү ойрхон байдаг нам байдаг. За нөгөөх нь болохоор DPP буюу Democratic Progress Party буюу ардчилсан одоо өсөлтийн нам, дэвшилтэд нам гэдэг ийм нам байдаг. Тэгээд түүхэндээ авч үзэхэд бол 2000 он хүртэл бол ер нь бол Kuomintang буюу хятадыг одоо дагс хятадын үндэсний нам нь бол Тайванд төр барьж ирсэн бол анх удаа 2001 онд ерөнхийлөгчд DPP буюу Демократик одоо ардчилсан те дэвшилтэд намаас 2 жил дараалал 4 жил сонгуул явдаг бол 2 жил дараалж бариад 2008 онд буцаж Kuomintang буюу хятад одоо хятадын үндэсний нам нь ялаад 2 удаа ерөнхийлөгчийн сонгуульд ялсан. Яг энэ үед 2008 онд Kuomintang нам нь ялж гарч ирээд Kuomintang буюу хятадын үндэсний намынх нь босон ерөнхийлөгч Ma Ying-jeou 2009 онд энэ TAP гээд олон улсын нисэх буудал дагсан Тайваны хамгийн том 20 тэрбум долларын мега төслийг бол хэрэгжүүлж идэвхтэй хэрэгжүүлж эхэлсэн. За энэ төслийг хэрэгжүүлснээр хоёр гол зүйлийг анхааруулж байна. Нэг нь болохоор яг тэр нисэх буудал дагсан бүс нутаг дээр эдийн засгийн чөлөөт бүс байгуулъя. Эдийн засгийн чөлөөт бүс. За эдийн засгийн чөлөөт бүс байгуулад гаднаас ирсэн хөрөнгө оруулагч бизнеснээс татварын хөнгөлөлттэй хялбаршуулсан хууль журамтай дээрэс нь виз хүү. Ялангуяа хятадын зарим одоо бизнесмэнүүдэд хүмүүст болохоор виз үе юм чөлөөт бүсийг
Дижитал эдийн засгийн Тэгэхээр ерөөсөө тэгээд их газартаа шууд нислэгүүдийг үүсгэсэн. Тэгэхээр ерөөсөө яг Тайваны яг энэ одоо тап ийм бүс нутагт хятадууд бол чөлөөтэй ирээд хөрөнгө оруулалт их гадныхаа. Энэ үндэс бүрдэж одоогийн тэр бүсгт нутагтайгаа дэлхийн хамгийн том интернетийн компаниуд болох одоо IoT буюу интернет IP-ийн компаниуд болох IBM, Cisco систем тэгээд Тайваных нь өөрийнх нь хамаг том компаниуд байж өнөөдөр тэнцээ IoT буюу Internet of Things гэдэг IT-ийн одоо бизнесүүд бас хөгжсөн байгаа тийм. Тэр нь болохоор яг эдийн засгийн чөлөөт бүсийг үүсгэсэн. Дээрээс нь гадныханд одоо визгүй ялангуяа хятадууд болгосон ийм төвхтэй. Тэгээд дээрээс нь яг ийм том хотынхаа хажууд дагуул олон улсын нисэх буудал тагсан 50 нөрөө арлын ийм улс. Тийм учраас олон улсын нислэгээр л гадаадаас хөрөнгө оруулалт хүмүүс ирнэ. Тэгэхээр яг тэр бүсгийн нутгийн дагуулаад ерөөсөө эдийн засгийн тусгай бүс чөлөөт бүс байгуулсан юм бас төвхтэй. Тэгжиж одоо эднийх ингээд дэлхийн интернетийн одоо семикондуктор буюу хагас дамжуулагчаараа таймж дэлхийд тэргүүлдэ шүү дээ. Тэгээд яг энэ бүсэг нутагт л хөгжсөн юм төвхтэй байл. Дээрээс надад яг тэр их газрын хятад болон Тайваны хоорондын асуудал сэрүүлдэж байна. Чипнес үүдэлтэйгээр яваад байгаа нь бас одоо эргээд Тайван нисэх хонгоцны буудлын өөрөө ягаад геостратеги бас ач холбогдолтой вэ гэдгийг бас тайлбарладаг юм байлээ. Яг энэ нөгөө aerotrophicity дээр тулгуурлаад. Тэгээд одоо Тайваны яг тэр Тайван нисэх хонгоцны буудлын зайг нь харахаар Тайпей хотоос 40 км зайд байт юм байна л та. Тэгтэл манай одоо нөгөө шинэ нисэх хонгоцны буудал буюу бидний ил заншнаар хөшгөөнд нисэх хонгоцны буудал ч өөр нэг 30 км орчим зайтай байгаа тий. Одоо тэгтэл чин тэр шинэ нисэх хонгоцны буудал дээр бид нэр харьцангуй бас нэг тийм либерал одоо маягаар хөгжих боломжтой Хүннү сити буюу Хүннү хотыг бид нэр төлөвлөж байгаа тий. Тэр төлөвлөлтийн явцын талаас та яг Тайван нисэх хонгоцны буудалтай холбоод ярьж өгвөл бас энэ манай үзэгчдэд бас нэгдүгээрт хэрэгтэй хоёрдугаарт мэдээлэл болж магадгүй. За одоо яг манайх бас ингээд Улаанбаатар хотын хувьд ингээд дагуул хот Хүннү хоттой болох гээд урагшаа тий дискбуудлал урагшаа гарсан. Тэгэхээр яг энэ Тайван хот дискбуудл бол яг энтэй ижилхэн. Тэгээд дээрэс нь зонинг сити буюу бүсчсэн хот гэж гарч байгаа. За манай Улаанбаатар хотын шинэ дискбуудлын бас нэг онцлог юм нь Америкаас шууд нислэгийг хүлээж аваад Азийн орнууд руу дамжих хаб буюу дамжин өнгөрөх юм нисэх буудлага болох боломжтой. Өнөөгөөрөө бас ирээдүйд цаашаа хөгжүүлэх юм бол нөгөө дамжин өнгөрөх байрлах олон улсын буудлууд эдгээр Хүннү хотод бас цаашаа дөрвөлжлүүлээд хөгжих боломжтой. Тэгэхээр Монгол улсын засгийн газрын хувьд Улаанбаатар хотын хувьд энэ боломжийг олж харсан учраас шинэ нисэх буудлал дээр Хүннү хотыг хөгжүүлж олон улсын юм смарт сити болгохоор бас ажиллаж байгаа. Тэгээ олон улсын хэмжээний концепцийн уралдаан зарлалцсан байж байгаа. Энэ бас олон улстай энэ манай Хүннү хот аялал жуулчлал болон PR маркетингийн хувьд бас ашиглагддаг. Яг энэ тухайн үед энэ Taiwan Aerotropolis project чиглэл энэ загвараар явж байгаа гэсэн. Тэгээ энэ дагуул хот байгуул тусдаа хуультай шүү дээ. Тусаа хууль гарсан. Тэгэхээр яг тэн дээр бас хөнгөл татварын хөнгөлтүүд их бага байгаа. Энэ Taiwan дээр болохоор яг хөгжих хамгийн гол юм нь хөгжүүжөө орон өмнөх дугаарууд дээр ярьж ирсэн. Гаднаас хөрөнгө оруулалт татаад хөгжихийн тулд гадныхан ирж одоо бизнес айгу тухтай нөхцөлийг л үүсгэх хэрэгтэй. Тэхийн тулд тусгай бүс байгууллагад татварын хөнгөлтүүд татваргуу тэгээд дээрэс нь хялбаршуулсан хуулиар иргэддний виз өгчөөр гадаадын том компаниуд тэнд ирэх айгу боломжтой болгочих. Тэнгүүтээ өндөгний одоо зарчим буюу өндгөн дээр юу гэдэг бол өндөгний гаднад нь ингээд цагаан доторт нь нөгөө ёолк буюу шар хэсэг байдаг. Тэгэхээр одоо энэ Тайван нисэх буудлын төслийг хэрэгжүүлэхдээ ингээд томоор нь хэрэгжүүлэхэд голын хэсэг нь бол яг ингээд улсын хөрөнгө оруулалт ирж байгаа нисэх буудлал. За нисэх буудлыгаа дагаад энэ бусад эдийн засгийн чөлөө төсөд дид үтцэд хөрөнгө оруулалт компаниудыг авчирсан. Энэ ялангуяа IoT буюу Internet of Things гэдэг одоо энгийнээр бол IT одоо чип мипити компаниудыг үнгүү болж хөгжүүлж өгсөн. Тэгснээр одоо өндөгний онлоор гэдэг шиг энэ голын шар хэсэг нь бол үндсэн нисэх буудлал байна. Гадаа дотоодоос нээлттэй хүмүүс ирнэ. Бусаад энийг тойрсон өндөгний цагаан хэсэг дээр нөгөө юунууд нь бусад хувийн ишлүүд нь болохоор ингэж эдийн засгийн чөлөөт төсөөр ингэж хөгжсөн. Тэгээ энэ өндг нь өөрөө том хоттойгоо холбогдож байгаа учраас ингэж чөлөөт бүс байсан байгаа. Тэгээ ингэж бол хөгжүүлсэн. Ингэснээр одоо бидний мэдих одоо энэ Taiwan тап төсөл мод цаашаа энэ DPP гэдэг нөгөө нам нь ялсанчсан Азийн Silicon Valley болгоно. Азийн одоо захиурын хөндий болгоно гэж. Тэгээд Asian Silicon Valley Development Agency гэж байгуулаад дахиад IT-ийн компаниудыг энэ дэлхүүдийг урьж ажилласан. Одоо бидний мэддэг Cisco систем гэж одоо дэлхийд нэлээд том юм байна. IBM гэх мэт том компаниудын үйлдвэр мэрэгчлэлтэнгүүд энд ирснээрээ 50 өнөөдөр дэлхийд
одоо IoT буюу Internet of Thing-ийн үйлдвэрлэл сервисээр дэлхийд бас тэргүүлж дэлхийн том хэмжээний үйлдвэрлэлийг авч явж байгаа юм байж байгаа. За яг тэрэн шиг бид нар бас манай олон улсын нисэх буудал Чингис хаан нисэх буудал маань бас тийм боломжтой гэж харж байгаа. Яг тэгвэл манайх ч бас давуу талаа ашиглах юм бол Америкаас шууд нислэг Монголд ирж манай нисэх буудал дээр дамжаад Азийн орнууд руу дамжих тийм боломжтой юм байна. Транзит маягаар. Тэгэхээр тэр бус нутаг дээр тусгай хууль гаргаад хүннүү хотыг хөгжүүлээд тэгээд тэн чинь олон улсын одоо хөрөнгө оруулалт одоо татвар дээр хөнгөлөлттэй орчин гадных нь бас ээлт орчин бүрдүүлж чадвал нэгдүгээрт дамжин өнгөрөх транзит хотел бизнесүүд тэн чинь хөгжинэ гадных хөрөнгө оруулалт нисэх буудал дээр хоёрдугаар яг хотод ахсан сателлайт буюу дагуул хот. Тэгээд тэр зооны буюу бүрчил ашиглаад урд нь ийм чөлөөт хот бүс байхаар тэнцэн нэг эдийн засаг хөгжөөр хоттоос аюу сайнаар нөлөөлдөг. Тэгсэн хэрнээ хоттой ойрхон зооны буюу хажууд нь байгаа учраас тэр нь бас хотоосоо бас дид үтц хөгжлөө аваад хөгжих боломжтой. Тэгсэн хэрнээ хот дотроо бол босод хууль эрх зүйн хөгжиж явах бол. Тэгэхээр нэг олон улсын нөгөө хотуудын мастер планд бол zoning city гэдэг ангиллаар явж байгаа. Тэгэхээр энэ TAP гэдэг 50-ны төсөл өнгөж явсан манай Улаанбаатар хот бол бид нар яг энэ жишгээр нь хүннүү хотыг шинэ Чингис хааны нисэх буудлыг дагсан хүннүү хотыг бол энэ жишгээр хөгжүүлэх гэдэг өнөөдөр яг тэрний араас л явж байгаа юм байлээ. Дээрэс нэг тэр нэг транзит буюу одоо логистик тээврээр асуудал болоод ирэхээр хүн амын өсөлтөдөөс их өндрөөр нөлөөлдгөө гэсэн ийм судалгаа бас их тэр Тайоны энэ номын бүлэгтээс дурдсан байсан. Ягаад одоо Тайоныг дагсан одоо нисэх онгоцны буудлыг дагсан хот нь хүн амын өсөлтөөр хамгийн өндөр байдаг юм байна. Дээрэс нь улс төрийн хувьд л харьцангуй нэг тийм шилжилт хийж сонгодог тийм сонгогчдтой солонгорсон хот болсон гэд. Тэр магадгүй хүннээ сэтийг онцлогч өөрөө нисэх буудалд дагснараа харьцангуй нэг тийм либерал иргэдтэй ч юм уу тийм болох бас боломж нь байгаа болоо да гэж харагдаад та. Тэгээ энэ Таян хот дээр нэг хоёр бас нэг ойлголт гарч ирээд байгаа хгүй. Нэгт илүү нэг мэрэгжлийн онцлог талаасаа нисэх онгоцны буудлыг дагуулад одоо чөлөөт бүтцтэй юм чөлөөт одоо бүсийг бий болгосон чинь офшор сити зон болцсон гэдэг. Өөрөөр хэлбэл одоо бид нар болохоор офшор гэхэр муул гэж ойлгож байгаа шүү дээ. Одоо манай улс төрийн одоо жишгээр Тэгэхээр энэ офшор сити болсон учир нь юу юм? Ягаад энийг ингээд офшор хот гэж нэрлэх болсон байдیں۔ За миний ойлгож байгаагаар бол офшор сити гэдгээр чинь ингээд хотын хажууд дагуул хот байдлаар байнга эдийн засгийн чөлөөтэй зарим газруудад визүү. Тэгэхээр нэг талаасаа тэр хот биш юм шиг, тэр улсын хот биш юм шиг ойлголт төрчөд байгаа. Нөөц юм шиг ч юм шиг. Тэр нөгөө нөөц бүр өөр хот юм шиг. Бүр өөр хот. Тэг яг тэр хот биш. Офшор сити гэдэг. Бүр тэр хот биш. Тэгсэн хэрнээ цуг байгаад идэг. Бүр өөр улсын хот юм шиг. Тэнгүү тэнцээ өөр улсын хотоор чөлөөтэй өөр гадны соёл хөрөнгө оруулалт төр хөгжингүүд залгаа. Тэнгүү тэрний тэр гадны улсыг өөр тэр офшор одоо ситигийн тэр хөгжил юм нь манай залгаа байгаа хоттоо одоо сайнаар нөлөөлж байгаа. Тийм учраас анхны офшор сити гэдэг ойлголт гарч ирээд. Тэгээд иргэдийн хувьд бас та түрүү хэлж байгаа нөгөө шинэ хүмүүс очиод байрлаж байгаа. Тэгэд шинэ хүмүүс байрлаж байгаа дээр яг газар чөлөөлөөд энэ чинь бас адилхан газар чөлөөлөлт яваад ингээд хот хөгжөхөд мэдээж газар чөлөөлтийн асуудал хүмүүс эсэргүүцэх иргэд нь хятадуудыг эсрүүц хятадуудаа их ойрхолж гадаадын хөрөнгө оруулалтууд хэтэр их байна гэдэг нөгөө хятад чинь 51 онцлог нь болохоор түүхэн хятадтай холбоотой. Одоо болохоор DPP гэдэг наам нь залуучууд нь болохоор хятадаас тусгаарлагдсан гарах буюу индипенденстэй тустай байх энэ үзлийг бол илүү хөгжүүлээд авч үздэг. Ийм учраас хятад иргэд ингээд виз зүү ирээд бизнес төсөл хийгээд хөгжүүлэхэд мэдээж эсрүүцдэг. Тэгээ энэ талаар бол нэлээд хөдөлгөөн явж ирсэн. Тэгээд DPP наам нь бол энийг тодорхой хэмжээгээр хязгаарладаг. Дээрээс нь газар чөлөөлт ингээд цагаас сүдээр яваад хувийн өслүүдийг чөлөөлж явахад төслүүд сайн төслүүд хэрэгжиж гин гэдэг тэр хувь одоо газар эзэмшижсэн иргэд газрынхаа үнийг маш их хөөрөгдөж үнэлэх. Дээрээс нь газрыг нь хуулийн дагуу ингээд хүчээр авангууд бослог гаргах, амиа орлох. Эдэргээд энэ одоо ер нь бол яг маш сайн төсөл болсон. Гэхдээ энэ төслийг хийхэд бүс нутгийн одоо орон нутгийн иргэдтэй бол нэлээд юм зөрчил үүсэж исэн түүхүүд анзаарагддаг тийм ээ. Бүр амиа орлож исэн тийм түүхүүд гарч ирсэн юм байлаа. Газар чөлөөлтийн үнэ нэгсэн. Тийм учраас хүчээр чөлөөлж исэн зарим хууль акцууд хийжсэн. За ийм түүхтэй тэгээ тэрийг бол улс төрийн намууд бол ашиглаж исэн. Гэхдээ ашиглаж байхдаа аль ч нам энэ нь бол ер нь 50-ны хөгжилд хамгийн ихтэй эдийн засгийн чөлөөтөөс нисэх буудлыг дагсан юм смарт сити байх ёстой маа гэж ингэж үргэлжлүүлэн бол 2008 оноос хойш энэ ма Янгжо ерхийлэгчээс үргэлжлүүлсэн. Тэгээд гол энэ төслүүдийн менежментийг болохоор Taiyang Aerotropolis Corporation буюу хөгжлийн корпорац нь бас менежментийг авч явдаг. Тэгэхээр бид нар бас яг Улаанбаатар хотын хүннүү хотыг одоо олон улсын хэмжээнд бас smart sustainable ногоон сити
ухаалаг болох гэдэг концепцийн урлаан зарлаад үндсэн бас бодлогыг барай явж байгаа. Үүний нэг чинь бол бид нар Хүнэн хотын дулааныг бол нүрсээр шийдэхгүй. Газрын гүний дулаанаар бол Монголд анх удаа geothermal, deep geothermal байдлаар дулаан хангамжийг шийдэе. Сэргээгт гэрчим хүчээр цахилгааныг шийдвэрлэгээд үе шаттай төр үеийн түншлүүд зарлах гээд бэлтгэдэг байж байгаа. Тэгэхээр уралдаанд одоо нээлттэйгээр олон улсын хэмжээнд концептийн уралдаан зарлалцсан байж байгаа. Хот төлөвлөгчийн дууд одоо яг энэ шалгуултны яваад зарууд нь явж байгаа. Өмнө нь ч бас Matter City дээр зарлагдсан юм сте. Тийм байхаа. Би яг энэ талаар бас сайн мэд. Харин тийм өмнөх хотын удирдлагуудаас минь санджаар Matter City дээр бас тийм Smart City-гийн төсөөл ямар ч уралдаан зарлж ирсэн. Тэгээл ч нуус төрийн засаг төрийн одоо нөгөө үйл явцын дунд ингээд тэр бол яг одоо ямар процесстэй юм сайн мэдэхгүй байна. Та тэгээ сая дурдж штэ тэр Тайванд ингээд улс төрийн нөхцөл байдал янз бүр байсан ингээ хоёр нам ээлжлээ засаглаад тий. Жишээ нь одоо тэр нөгөө нэг KMT гээд нам ерөнхийлөгчтэй болж байхад нөгөө арчилсан дэвшилтэд нам нь парламентаа барьж явах жишээ нь Тайванаас ингээд дотоод улс төр нь ингээд асуудалтай байсан ч гэсэн энэ Тайван Ситигийн төсөл бол ингээд харьцангуй доктортой явж исэн болж харагдаад байгаа байхгүй юу? Намн дээр бичснээр бол таны ярьснаар тий. Тэгэхээр одоо жишээ нь улс орон хөгжөхөд ямарваа нэгэн мега төслийг явуулахад яг энэ улс төрийн нөхцөл байдал өөрөө ямар төвшөнд байна гэж одоо энэ номон дээр бичсэн байна уу гэдгийг бол би бол танаар ойлгох сонирхолтой. Яг би бас нэг тодорхой бүлгүүдийг уншсан ч гэлээ тий. Яг нэг цэвэр бодлогыг барьж байгаа хүний өнцөг тэр судлаач хүний өнцөг хоёр л мэдээж зөрж таарна. Тэгэхээр жишээ нь мега прожектууд яагаад явах хэвтэй? Нам улс төрөөс одоо үл хамааран тий. Яагаад явах хэвтэй? Эцсийн нэг жишээс харж байгаа тийм байлээ тий. Ко Минг Тан буюу одоо хятадын үндэсрэг үзэлтнүүдийн нам гэж орчуулад байгаа шүү. Тэгээ 50-нд байгаа гол газрын намынх нь 50 дахь салбар биш яг 50 дотор л тэгж нэрлээд байгаа. Тэгээд 50-нд байгаа тэр нам хятадын одоо үндэсний хөгжлийн үндэсний хөгжлийн нам. Тэнгүүд тэр намын гол одоо нөгөө эсрэг нам нь болохоор DPP. Тэр нам нь болохоор хятадын их газартайгаа хамтдаа нэг бодлогоор байхыг нэмждэг. Democratic Progress Party бол эсэргээрээ 50-ны independence буюу 50 тусдаа байхыг бол зөрчилдөг. Тэгэхээр хоёр үндсэн концептийн хувьд бол шал эсрэг одоо эсрэг. Тэгэхээр сүүлийн хэдэн жил бол ялангуяа сүүлийн 3 дахь удаага ерөнхийлөгчийн сонгуулийг бол одоо DPP нам авсан. Тэгэхээр 50-ны залуучууд иргэд бол өөрснөө хятадаас тусгаарлагдъя. Харьцангуй либерал бид өөрсдөө тусдаа бай, independent буюу тусдаа улс гэдгийг бол дэмжиж байна 50-аас. Гэхдээ нөгөө Kuomintang намын одоо ерөнхийлөгч Магийн анх эхлүүлсэн хамгийн том төсөл энэ тап төсөл маань өөрөө 50 ус эдийн засгт бол хэрэгтэй байна. Бүгд ойлгосон. Яг тэр шиг энэ шиг би зүгээр жишээ татхад Батүл даргын үед бол энэ туулын урдны зам төслийг метрог бас улс төрийн хувьд гаргаж ирсэн. Өмнө нь бол метро Улаанбаатар хотод бол 79 онд 89 онд бах Оросууд анх төлөвлөж өгч ирсэн. Араас нь MRT гэж орж ирж ирсэн шүү дээ. Метрог тэгээд улс төрийн хувьд болохоор Батүл дарга гаргаж ирж ирсэн. Дараа нь Батүл даргын үед бол туулын урдны зам төслийн одоо зураг төсөл хийгдсэн байсан. Тэгэхээр өнөөдөр нийслэлийн удирдлагууд бас Улаанбаатар хотыгоо цаашаа хөгжүүлээд мега төслүүдийг явахад хамгийн чухал нь эдийн засгийг тэлэх одоо Улаанбаатар хотын суцыг хөдөлгөж амьдруулах хүн шиг бол одоо цусан хурдан эргэж одоо эрүүл байх энэ хотын хамгийн гол төсөл нь бол туулын урдны зам байна. Ийм учраас бид нар яг тухайн үед байсан төслийг тэзүү болгоод эгнийг нэмээд сүүлийн үеийн тооцооллуудаар гүүрэн байгууллагын уртсгаад орцгорцын нэмээд яг тэр үед байсан төлөвлөлтийг ер нь бол концептыг аваад тэр төслийг үргэлжлүүлдэг метро мөн ижилхэн. Тэгэхээр нам ус төр хамаахгүй чинь эх орны хөгжил Улаанбаатар хотын цаашдын хамгийн чухал мега төсөл дэд үтсийн суурь төсөл нь юу вэ гэдэг асуудал гарч иж байгаа. Тэгэхээр тэр зөв төслүүдийг буцаж яаралтай байдлаар хэрэгжүүлэх ажилдаа ороод явчихна гэсэн. Тэгэхээр энэ дээр бол туулын урдны зам метро өдр гэж хэлж болно. Өмнөх үеийн бас хотын удирдлагуудын барьж исэн сайн одоо том мега төслүүдийг бол яг л үргэлжлүүлээд одоо хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр яг энэ бол бас бусад улсуудад байдаг жишээ л гэж болохоор. Харьцангуй өөрөөр хэлбэл үндэсний эрх ашиг сонирхол тэгээд дээрс нь эдийн засгийг солонгоруулах ч юм өргөжүүлэх чиглэлдээ явж байгаа төслүүд бол яг үүндээ сайн хэрэгсэн та бүхэн бас өмнө нь ингээ ярьсандээ Сонгдоо Ситигийн төсөл байна. Ганамын одоо иргэн тойрон буюу хам мөрний бүтээн байгуулалтын асуудал ч юм уу те. Мэдээж тодорхой цаг хугацаанд нэг улс төрчөөс үл хамааралтайгаар нам солигдсон тухайн төслүүд явж исэн гэдэг нь өөрөө бас амжилттай хэрэгжих бас нэг гол үндэс болж үдээ гэд. Тэгэхээр нөгөө нэг харахаар бит хоёрын яриад байгаа нь улс төрийн эдийн засаг ч өөрөө эцсийн дүндээ нөгөө хажууд байгаа үндэсний эрх ашиг буюу эдийн засгийн тэлэлт болж харагдаад байгаа нь те. Тэгээд энэ Таяа Сити дээр таны өмнө нь дурдсан дээр ингээд би одоо нэмээд асуугаад явхад надад энэ юу санагдсан л та. Яг Cross Strait гэдэг нэр томьёо байгаа. Одоо энэ их газрын Хятад болон Тайван хоёрын хоорондын харилцааны асуудал те. Жишээ нь Таяа Сити дээр
Тайванчууд ямар тийм одоо нуус төр эдийн засгийн гаргалгаа гаргасан бол эдийн засгийн амжилттай хэрэгжижсэн байх гэдэг нь. Ер нь яг миний ойлгож байгаагаар Хятадын талыг дэмжигч Kuomintang намын ерөнхийлөгч 2008 онд сонгогдож байгаа 9 онд энэ төслийг хэрэгжүүлсэн. Тэгэхэд Хятадын их газартайгаа одоо шууд нислэгтэй, шууд холбоотой яг л орон нутгийн нислэг шиг зарим одоо иргэдний виз зөв чөлөөтэй нэвтрэх энэ харилцаа холбоог сэргэж өгсөн. Тэгээд манай Ма Юнгжи ерөнхийлөгч 2 том бодлого төсөл барьсан байна. Тайван дээр тухайд 9 онд гарч ирээд 8 онд. Нэг нь Economic Cooperation Framework Agreement буюу Хятадын их газартай эдийн засгийн хамтын ажиллагааны хэлцээрийг хийсэн. Нөгөөх нь I-Taiwan 12 project буюу Тайваныг I-Taiwan буюу интернет ухаалаг Тайван болгоно гэдэг. Тэрүүгээр энэ AI дээр нэмэх нь IoT буюу Artificial Intelligence дээр нэмэх нь Internet of Things гэдэг нөгөө интернет IT бүтээгдэхүүнүүдийг ухаалаг хэмэл оюухантай хослуулж ингэснээр Тайван дэлхийд гарч ирэх юм байна гэдэг 2 том бодлогыг бол Ма ерөнхийлөгч 2009 онд Тайваны улс төрөөр төвшүүлж тэр 2 төсөл цаашаа өнөөдөр хүртэл 16 жилийн хугацаанд Тайваны эдийн засгийг солонгоруулж одоо IoT буюу Internet of Things-ийг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж одоо бидний хамгийн сайн мэдгээр одоо бүх компьютерт байгаа хагас дамжуулагч нарын нэлээд өндөр үеийг үйлдвэрлэгч улс болж эдийн засгаа тэлж өнөөдөр авч явж байгаа юм одоо бодлогын хэмжээнд тодорхойлогдсон гэх юм уу. Тэр зүйлүүдээр тэгээ тэндээсээ нэг юм нэр томьёо ургаж гарч ирдэг шүү дээ. Cross Strait гэдэг. Тэгсэн чинь ингээд тэр ингээ олон улсын харилцааны нийлхэллэг юм байл л дээ. Бид нар бол ингээд сайн нарийн сайн мэдэхгүй ч гэлээ те. Олон улсын харилцаанд болохоор агуу сонио. Ягаад Taiwan and Chinese relations гэдэг юм уу те. Тэгж нэрлэегүй юм бэ гэдэг дээрээс анхаарал татсаахгүй. Cross Strait гэдэг те. Тэгтэл чинь огтлцож байгаа зүйлийг тэгж нэрлээд байгаа ш. Тэгэхээр магадгүй эдийн засаг бол нөгөө огтлцохгүйгээр хайртай л их газрын Хятадтай огтлцохгүй бол Тайван өөрөө эдийн засгийн нөрөө солонгорч чадахгүй гэдгийг харсны үүдэлтэй ч одоо нэр томьёоч байсан юм уу те. Тиймэрхүү сонирхолтой юмнуудаас харагдчихлээ. Тэгээд яг нь 70-аас 80-аад онд Тайван өөрөө өсрөнгөө хөгжсөний араас яг энэ Тайван нисэх хонгоцны буудал ашиглалтанд орсноор нийт ачаа тээврийн 90% нь зөвхөн нисэх хонгоцны буудлаар явдаг гэх те. Жил 70 сая, 75 сая тонн. 70 тонн нэ сая зорчигч. Одоо тээвэрлж хүлээж авдаг юм билээ гэдэг. Зорчигч тээвэр болон одоо бараа тээврийн хамгийн өндөр юм нисэх хонгоцны буудлаа гэдэг шүү дээ. Тэр манай Монгол улсын хувьд магадгүй яг одоо манай шинэ нисэх хонгоцны буудлч гэдэг юм уу те. Энэ том мега прожектууд энэ төвшний өсөлтийг авчирч чадах болоо та одоо өөрийнхөө зүгээс юу гэж хардаг вэ? Би бол манайхан хөгжиж байгаа ус эдийн засгийн өсөлт айгу муугар тооцоолоод байт юм байна гэж харсан. Одоо энэ кафе энд биний Tom and Tom's-ыг орж ирэхээс өмнө Монгол 5,000 6,000 төгрөгөөр хүн кофе уудаг итгэхэргүй байлаа ш. Нөгөө 500 төгрөгийн зарим нь үе үеч гэж ярьдаг. Тэрийг уудаг. Хэзээ ч Монгол хүний сэтгэхгүйд 5-6,000 төгрөгөөр одоо кофе уунаа. Тэгэхэд халдсангүй энэ Tom and Tom's кафе биний бол маш хурдан тархсан. Араас нь CUG-с оринтаг бай тээ. Тэгээд тэрний яг жишээ шиг шинэ эсгүүдлийг тооцоол хийгээд барьсан чинь одоо бараг л өргөх хэрэгтэй болчиход байдаг. Нислүүд нь багтгаа байсан. Солонгост өдөрт заримдаа 10 нислэг байгаа гэлөө. Би тэгд болсон. Тэгээд олон улсын нислүүд бол маш сайн болсон. Америктаас шууд нислэг хийх боломжтой. Сайн Америкаас анхны удаа Америкийн онгоц Японоор тэгтээ дунд нэг Versace хийгээд дамжаад Улаанбаатарт ирсэн шүү дээ анхудаа сая. Тэгэхээр ер нь бол Америктай бас ингээд шууд нислэгтэй транзит Азийн орн болох боломжтой. Геополитикийн хувьд ч гэсэн ер нь барууны орнууд Монголыг шууд нислэгээ сонгоно. Тэгэхээр одоо манай энэ Чингис хаан олон улсын нисэх буудал Хүннү хот маань бид нар зөв менежмент хийх юм бол маш богино хугацаанд Улаанбаатарын хотын өмнөх зооныг буюу дагуул хот тэгээ офшор сити түрүүн та битэр хэлдгээр офшор сити болж хөгжих хэрэг маш их том боломж байна. Тэгэхээр бид нар энд гол нь бол төрийн зүгээс зохицуултыг хийж өгвөл суур дэд хүчзүүдэд хийгээд өгөх хэрэгтэй. Тэрний өндөгний онол шиг тийм. Өндөгний онол шиг. Тэгээ голын хэсэг дээр нь бол нисэх буудал маань өөрөө байж гин. Өндөгний шармаа тэгээд тэргээ дагсан цагаан хэсэг дээр нь бол тэр эдийн засгийн зохицуултыг хийгээд өгөх хэрэгтэй. Хувийн сектор хөгжих боломжийг хувийн секторын хөгжих боломжийг нь олоод өгөх хэрэгтэй. Тэгээ хүн шинэ нисэх хонгоцны буудлыг хааштай ярьсных би бас өмнө 2001 оны өдрийн сонин дээрээс Улаанбаяр одоо хүнд үйлдвэрлэлийн сайд байх үеийн ярьслан уншижсэн. Тэгэхэд тэнд хөшгөө өндийн нисэх хонгоцны буудал хурдны замын асуудлуудыг 2001 он засгийн газар
ярьж л ижлтэй. Гэтэл бид нар чинь тэр төсөл ингээ хүн харахад тэр алга болсон юм шиг хэрнээ 20 жилийн дараа бид нар 21 онд тэр төсөлөл явсан. Тэгэхээр магадгүй өнөөдрийн бас бид нар ярьж байгаа хүмүүс сэтэ ойрын магадгүй 10 жилдээ бас хэрэгж хөвгөнөөс бид нар сайн мэдэхгүй л дээ ус төрийн нөхцөл байдлаас хамаарат те. Гэтэ нэг заавал хэрэгжээсэ гэж бас бодож яг өөрөөс судлаач хүний хувьд тэрс Монгол улс иргэний хувьд те. Тэгээд Тайваны Тайпей хотын яг энэ одоо жишээ бүхий дөрөвдүгээр бүлгийг дүгнэлт хэсэг дээр хоёлаа. Арай. Та нэг гоё базаад дүгнээд те. За олон улсын нисэх буудал дагсан одоо чөлөөт хотыг дагсан юм хот зооны сити сателлайт те. Тэгээд дээрэс нь хөрөнгө оруулалтыг татаад эдийн засгийн одоо чөлөөт төс болгоод дэд үтц хийж байгаа нь өөрөө маш одоо чухал шийдвэр байсан. Тэгээд нам үс солигдсон зарим бодлогуудын яг хоо солиод гэсэн үргэлжлүүлээд хэрэгж байсан. Яг тэр шиг өнөөдөр бид нар бас Улаанбаатар хотын хувьд Чингис хаан олон улсын нисэх буудал тийм ээ Хүннү хот бол яг л энэ жишээ араас явж байгаа. Бид нар зөв сайн менежмент хийж чадах юм бол манай Хүннү хот маань яг Тайваны энэ дэлхийд одоо хагас кондуктор, хагас дамжуулагч, үйлдвэрлэгч тэгээд 50 ч өөрөө компьютерийн бараа материал сэлбэг үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж чадсан шиг бид нар тодорхой хэмжээний одоо Азийн бүс транзит одоо дагуулах хоттой Америкийг баруун ертөнцийг Азтай холбосон юм бидэнд ирээдүй боломж байна. Тэгэхээр энэ чиглэлдээ илүү бид нар яарч зохицуулалтаа хийж зарим одоо our regulated economy гэдэг зүйлээсээ хууль журмаасаа зохицуулалтаасаа болсон чөлөөт бүсүүдэл энэ хүн хоттой хийж хөгжүүлэх систем болоо тэгвэл бид нарт эдийн засгаад хэлэх маш том боломж байна л гэж харж байгаа. Гэтэ мэдээж энэс ганцхан бидний тулж байгаа асуудал биш үү? Тийм ээ. Дэлхийн бүхэл улсууд ингэж явж байгаа. Тэгээд энэ бол өөрөө мега систем аа гэдэг асуудал. Аха. За баярлалаа. Өнөөдрийн бүлгийг бол ингээд Тайпей хотын ярилцаа гэдэг Тайван нисэх онгоцны бодлоо. Дараагийн дугаараар болохоор би Стамбул хотын жишээг Стамбул хотын нисэх онгоцны жишээг ярилцъя гэсэн саналтай байна. За тэгээд дараагийн дугаараа тэгвэл Туркийн Стамбул хотын 3 дахь нисэх буудлын одоо жишээг хамтдаа ярилцъя. За тэгээ. За баярлалаа. За баярлалаа.